Сайн байцгаана уу? Ус төрөгч элементийн тухай тайлбарласан богино бичлэг дээр изотопын тухай бичлэг оруулна гэсний дагуу энэхүү бичлэгийг бэлтгэлээ. Изотопын тухай ойлгохын тулд атом болоод түүний бүтцийг авч үзэх хэрэгтэй. Атом нь протон, нейтрон, электрон гэсэн гурван үндсэн бөөмөс бүрддэг. Протон ба нейтрон нь атомын цөмийг үүсгэж, электронууд нь цөмийн эргэн тойронд орбитал буюу магадлалын бүсүүдэд байрладаг. Ерөнхийдөө цөмөө тойрон эргэдэг гэж ойлгож болох ч үнэндээ электрон нь цөмөө тойрох ямар нэгэн тодорхой трактортай биш, харин атомын орбитал гэж нэрлэгддэг боломжит бүсэд магадлалын зарчмаар байрладаг. Протон нь эерэг сэнэгтэй бөгөөд протонуудын тухайн элементийг тодорхойлдог. Нейтрон нь цэнэггүй бөгөөд цөмийн тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг мөн изотопыг үүсгэдэг. Электрон нь сөрөг цэнэгтэй ба массын хувьд протонтой харьцуулахад маш хөнгөн учраас атомын масс ихэвчлэн протон болон нейтроноос шалтгаалдаг. Атомын дугаар гэдэг нь цөмдөх протонуудын тоо юм. Харин үүн дээр нейтронуудын тоог нэмэхээр массын тоо гарч ирдэг. Жишээ нь нүүрс төрөгчийн атомын дугаар 6 буюу нүүрс төрөгч нь цөмдөө 6 протонтой гэдгийг илэрхийлнэ. Изотоп гэдэг нь нэг элементийн атомууд боловч нейтронуудын тоо нь өөр байдаг хувилбаруудыг хэлж байгаамаа. Жишээ нь карбон 12 бол 6 протон болон 6 нейтронтой изотоп, карбон 13 бол 6 протон 7 нейтронтой изотоп, карбон 14 бол 6 протон 8 нейтронтой изотоп юм а. Үүнээс харахад протоны тоо бол тухайн элементийг, харин нейтроны тоо нь тухайн изотопыг шийддэг байх нэ. Изотопод бидний амьдралд олон чиглэлд ашиглагддаг. Түүнээс нэг нь түгээмэл шиг дурдъя. Музейн олдруудыг хэрхэн хэдэн жилийн өмнө бүтээгдсэн эсвэл амьдарч байсныг яаж мэддгийг товчхон тайлбарлая. Бүх амьд биетүүд C12 болон C14 гэсэн нүүрс төрөгчийн изотопыг агуулдаг. Ургамал нүүрс хүчлийн хийгээр нүүрс төрөгч авч амьтад ургамлыг эзнэр C14 болон C12 изотопыг биедээ хоримтлуулдаг. Амьд байх хугацаанд бидний биед хоримтлагдсан эдгээр изотопын харьцаа агаар мандалтай адил байдаг. Харин организм өгснөр шинэ нүүрс төрөгч авахаа болгоод C14 задралд орж тоо нь багасдаг. Харин C12 тогтвортой хэвээр байна. Үүний улмаас организм доторх C14 болон C12-ын харьцаа өөрчлөгддөг. Олдроос дээж авч доторх C14 болон C12-ыг хэмжин орчин үеийн амьд организм дахь харьцаатай харьцуулж хэдэн хувийн C14 устсныг тооцоолж насыг нь тодорхойлдог. Хэрвээ харьцаа 2 дахин багассан байвал ойролцоогоор 5730 жил өнгөрсөн буюу C14 изотопын хагас задралын үеийн хугацаа нь 4 дахин багассан байвал 11460 жил өнгөрсөн гэх мэтээр тооцоолж болно. Тэгэхээр товчхондоо изотоп гэдэг нь ижил элементийн харин өөр нейтроны тоотой атом юм а. Энэ ялгаатай байдал дээр үндэслэн бид шинжлэх ухаанд ашигтай байдлаар ашигладаг байх нэ. Хэрвээ энэ бичлэг танд ойлгомжтой, сонирхолтой санагдсан бол лайк дарж суугаад агаарай. Бид дараагийн бичлэгүүдээр өөр бусад шинжлэх ухааны холбогдлолтой хэлбэрхэн сэдвээр ярилцах болно. Баярлалаа.